Бид ер нь хууль тогтоомжийнхаа дагуу энэ хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон улсын их хурлын шийдвэрийн биелэлттэй жил бүр танилцдаг. Тэгээд өөрсдөө ч гэсэн бас энэ үүрэг даалгавраа өгөөд байдаг. Тэгээд энэ биелэлтээ сонсоход дандаа л нэг 40 гаруйхан хувьтай яваад байдагт бас их эргэлзэж өнгөрсөн жилийн намар бас асуулт асуухдаа ер нь одоо өгөгдөөд байгаа үүрэг даалгаврууд нь одоо бас буруу байгаа юм биш үсттэй. Яг юун дээр асуудал байгаад байна вэ гэж асуулт асуугаад засгийн газрын зүгээс бол тухайн үед хэрэг эрхлэхийн сайд учрал дарга байсан. Тэгээд одоо улсын их хурлын эрхэм улсын их хурлын гишүүдээс ямар л одоо үүрэг даалгавар ирнэ үү тэрнийг л одоо бид нар хамаагүй одоо биелүүлэх үүрэгтэй гэж одоо ийм хариулт өгч ирсэн. Тэгээд энэ бол надаа их яг засгийн газрын хувьд бол одоо өгж байгаа зөв хариулт байх. Гэхдээ одоо үүрэг даалгавар өгдөг хүмүүсийн хувьд бол энэ маш буруу юм а гэж одоо хүлээж аваад тэгээд ер нь өөрсдөө ямар үүрэг даалгавар өгөөд байдаг юм бэ гэдгийг одоо хянаж үзье гэж санаачлаг гарган та бид хамтдаа 25 оны 11-р сарын 19-ний өдөр 4-р тогтоолоор энэ ажлын хэсэг байгуулсан. За миний бие ахлаад Баатархүү Галбадрах ган хүлэг Зүлбахаар Рэгдэл инх туянаар ажилласан. Тэгээд хянаад аваад үзсэн чинь 2017 оны 2016 оны одоо өгсөн үүрэг даалгаврууд хүртэл өнөөдөр хянагдаад үүрэг даалгаврын одоо биелэлтийг одоо тайлагнаад явдаг юм байна гэдгийг бол харсан. Тэгээд энэ ажлын хэсэг яасан бэ гэхэлэр тэгвэл энэ одоо хэрэгцээгүй үүрэг даалгавруудаа бид нар хүчингүй болгох ёстой байна. Яагаад энийг одоо хүртэл 17 оны одоо энэ өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийн одоо дүгнээд тайлагнаад идэм бэ гэдэг ийм асуултыг асуусан. За ингэхэд бол тухайн үүрэг даалгавар өгсөн субъект нь өөрөө энэ үүрэг даалгавраа одоо эргүүлээд энэ хяналтаас гаргах ийм шийдвэр гаргадаг юм аа, ийм одоо журамтай юм аа, тэрнээс ч өөрсдөө бид нар дур мэдэж энэ хяналтаас гаргаж болдоггүй маа гэдэг ийм хариултыг авсан. Тэгмэгцээ бид одоо байнгын хороогоороо бүрэн хэрэгжсэн гэж үзсэн 16 тогтоолын 64 заалт, за цаг хугацааны хувьд ач холбогдолтгүй болсон 14 тогтоолын 24 заалт, хүчингүй болсон 2 тогтоолын 2 заалт, шийдвэр заасан хугацаа дуусгар болсон 2 тогтоолын 2 заалт, за эрх зүйн орчин шинжлэгдсэн 5 тогтоолын 16 заалт, нийт манай байнгын хорооны 39 тогтоолын 108 заалтыг хяналтаас хаснаа гэсэн ийм шийдвэрийг бол гаргасан. За энэхүү шийдвэрийн талаар мэдээллийг засгийн газар болон улсын их хурлд ажиллаа шууд одоо хариуцсан тайлагнадаг байгууллагт хөргүүлсэн. Ингээ хөргүүлэхдээ хэрэгжүүлэгч байгууллагуудыг улсын их хурлын шийдвэрийн талаарх тодорхой ойлгомжтой мэдээлэлээр хангах, тайлагнах, үйл ажиллагааны давхардал ачааллыг багасгах, цаг хугацаа хэмнэх, мөн шийдвэрийн бүртгэлийн зөрүүтэй байдлыг арилгах, за хиймэл оюун ухааныг бас ашиглах зэрэг ийм одоо чиглэлийг өгсөн. За хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах улсын их хурлын шийдвэрийн 25 оны жилийн эцсийн биелэлтийн тайлагналт 25 оны эхний хагас жилийн одоо тайлагналтаас даруй 21-ээс одоо 65%-аар буюу одоо дотроо хуулийн холбогдох заалт 64%-аар, улсын их хурлын тогтоолын заалт 21%-аар, за байнгын хорооны тогтоолын заалт 65%-аар одоо биелэлт нь одоо сайжирсан буюу бүрэн тайлагнаж орж ирсэн байна гэсэн үг. Шийдвэрийн хэрэгжилтийн түвшин нэмэгдсэн. За хуулийн эрх олгосон заалтын хэрэгжилт 57%-аар, за улсын их хурлын тогтоол 49.9%-аар, байнгын хорооны тогтоолын хэрэгжилт 36.6%-аар тус одоо өссөн нэмэгдсэн байна. Засгийн газар болон улсын их хурлд ажиллаа шууд хариуцсан тайлагнадаг байгууллагуудаас ирүүлсэн санал болон улсын их хурлын одоо шийдвэрийн биелэлтийн тайлан үнэлгээнд үндэслэн бүрэн хэрэгжсэн 31 хуулийн эрх олгосон 148 хэсэг заалт болон үүрэг чиглэл болгосон улсын их хурлын 12 тогтоолын 32 заалт, за байнгын хорооны 12 тогтоолын 20 заалтыг одоо бас бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон тухайн асуудлаар дахин шийдвэр гаргасан зэрэг үндслэлээр хяналтаас одоо дахин хасах ийм шийдвэрийг одоо дараагийн ээлжний ийм шийдвэрийг оруулж байна. За ер нь бол энэ үүрэг даалгаврыг бид нар өгчхөөд түүнийг яг хэрэгжүүлэх байгууллагуудтай одоо хөргүүлдэггүйгээс болж ийм хяналтын болон одоо энэ үүрэг даалгаврын хэрэгжилтийн үйл явц бол хоорондоо зөрүүтэй байдаг юм байна гэдгийг бол харсан. Ийм учраас улсын их хурл, засгийн газар, за улсын их хурлын харьяа байгууллагууд нэгдсэн нэг одоо платформ дээр энэ үүрэг даалгаврын өгөлт болон үүрэг даалгаврын биелэлтийг одоо нэг одоо системээр хардаг байх, хоорондоо энэ системийн интеграцчлал хийх хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол хэлээд явж байгаа. За манай байнгын хорооны энэ сайн жишгээр бусад байнгын хороод бас яг одоо өөр өөрсдийнхөө эрхлэх хүрээний асуудлын
энэ үүрэг даалгавруудаа бас эргүүлж харах, энэ хэрэгжилтээс хасах ийм зэрэг одоо ажлуудыг бол эхлүүлээд явж байна. Эхний ээлжийн төрийн байгуулалтын байнгын хороо ийм ажлын хэсэг бас байгуулад би одоо энэ байнгын хорооны гишүүн учраас надаар бас ахлуулсан ийм ажлын хэсэг гаргасан. За бусад байнгын хороод ч гэсэн одоо энэ манлайлалаар адилхан одоо ийм ажлын хэсгүүдийг гаргаад явах хаа гэсэн ийм одоо хүлээлттэй байгаа. Ингэснээрээ одоо яг энэ засгийн газрын төвшөнд өгөгдсөн үүрэг даалгаврын энэ хяналт бол одоо нэг 5-6 мянган одоо зүйл заалт дээр одоо энэ тайлангаа одоо тавьдаг юм байлээ. Тэгэхээр тэр дотроо бол маш олон одоо хугацаанд дууссан, хэрэгжсэн ийм одоо асуудлууд байдаг учраас бас хүмүүсийг тодорхой одоо энэ ажлаа хийх нөхцлөөр нь одоо хангах ёстой юм а гэж үзэж байгаа юм а. Тэгэхээр байнгын хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд бүрэн хэрэгжсэн шийдвэр заасан хугацаа дууссан үндслээр байнгын хорооны 12 тогтоолын 20 заалтыг хяналтаас хасах саналтаагаар тогтоолын төслийг одоо боловсруулад та бүхэнд бас хургуулсан байна. Ингээд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 31 хуулийн 148 хэсэг заалт улсын их хурлын 12 тогтоолын 32 заалтыг бас хяналтын бүртгэлээс гаргах талаар одоо бид нар бас санаачлаг гаргах ёстой. Тэгэхээр байнгын хороо бол байнгын хорооныхоо өгсөн үүрэг даалгаврыг хяналтаас гаргах юм тогтоол гаргачихна. Гагцхүү улсын их хурлын тогтоолоор одоо үүрэг даалгавар болгосон асуудлыг бас хяналтаас гаргах ийм асуудал бол цаана үлдэж байгаа. Тэгэхээр түүнийг магадгүй төрийн байгуулалтын байнгын хороо бүхий л одоо байнгын хороодын асуудлуудыг нэгтгээд нэгдсэн нэг улсын их хурлын тогтоол одоо бас санаачлах хэрэгцээ шаардлага бол гарах байхаа гэсэн ийм одоо бодолтой болол байна. Тэгэхээр эхний ээлжиндээ байнгын хорооны тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврыг хүчингү биш хэрэгжилтээс одоо хяналтаас хасах ийм одоо саналыг оруулж байгааг дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За танилцуулгатай холбоотой асуулт асуух гүшүүн байна уу? За бум очрог гүшүүнээр за ган хөлөг гүшүүнээр таслаа. За бум